Тэгээ ер нь аливаа асуудалд ер нь бууж өгнө гэж байдгүй юм шүү. Бууж өглөхөр яа гэсэн үг юм. Тэгэхээр чинь бууж өгөөд одоо жишээ нь тэр асуудал нь одоо ямар нэгэн байдлаар ард үлдэн шүү дээ. Миний хүснээр эсвэл хүсээгүйгээр те. Тэгтээ хэдүүлээ тэр асуудыг ямар нэгэн байдлаар даваа гарчиж байгаа байхгүй. Тийм уус тий. Тэгэл өнгөрсөнд үлдээл хэдүүлээ урагшлаа дараагийнхаа нэг асуудал руу явна шүү дээ хэдүүлээ. Тэгэхээр бас айгүй сэтгэл амар байх ч бас гоё байгааз тий. Тэнгуү сэтгэл амар байхын тулд миний яриад байгаа нөгөө уналтын үе гэдэг чинь яг яригадаад байгаа байхгүй. Юу хаяа шантардаг шүү дээ. Тэгэл учир зүггүй юмаа хийгээл урдах юмаа хийгээл хичээгээл явж гин. Тэнгүүд мэдээж болохгүй бүтэхгүй асуудал зөндөө гарна. Тэнгүүд тэрийг яаж даван туулах уу гээл үзэн. Тэгээ болохгүй. Тэгээ шантам тэгэл нэг юм айгуу санангууд айгуу амар юм шиг санагдаад байна. Нөгөө хүний амьдралч угаасаа нөгөө дээшээ доошоо байдаг гэдэг чинь тэрнтэй адилхан. Нөгөө сток маркет дээр ингээд график нь доошоо яваал дээшээ өсөөл те буурал гэдэг шиг. Тэрийг ойлгочих юм бол мэдчих юм бол айгуу тийм сэтгэл айгуу амар юм шиг байна. Одоо ингээд зарим үед хүн амжилттай гоё байна те бүх юм бүтээл. Тэр үед мэдээж ингээд дээшээ ингээд аптрend гэдэг шиг те ингээд дээшээ ингээд өсөөл. Уналтын үе ирнэ. Уналтын үе ирэнгүүт тэр мэдээж ингээд унаал байдаггүй шүү дээ те. Ямар нэг юмны ханьж унаал байхгүй тэгэл унжаагаал өгсөн. Гол нь яг тэр унжаагаа гэдгээл унжаагаа үедээ байгаа шүү гэдгээл мэдчих юм бол бас арай сэтгэл үе үед юм уу шиг санагдаад багш надад л. Яг уналтын үе дээр яг одоо би байна. Тэр удахгүй дуусна. Тэр болтол хэдүүлээ хичээгээд уртгаа ямарцсан чадлаараа хийгээ явнаа. Тэнгүүс л амар. Тэгээ ямар нэг асуудал гарч ирлээ чадахгүй юм байла. Окей. Ямар ч байсан тэр асуудал бол муу гарч бай, сайн гарч бай ямар ч байсан өнгөрсөнд үлдээд ард үлдээд хоцрогдоод дараагийн шинэ том асуудал гарч ирэх гэж байж байна. Тэгэхээр яах юм? Тэгэхээр бүгдээрээ урдах асуудлуудаа ажлуудаа бүгдийг хичээгээд хийгээ явахад болно гэж бодож байна. Тэгээ ер нь шантар нэгч энэ сэтгэл санааны л асуудал юм шиг байгаа юм дөө. Ямар ч зэн тэгээ бүгдээрээ шантрах юм бол гоё. Яг одоо бол чи уналтын хайг үе дээр явж байгаа. Уналтын үе ч удахгүй дуусна. Тэр болтол яг урдах юм ямар ч зэн тасралтгүй хийгээ хичээгээд явах хэрэгтэй. Удахгүй автрend ихлээ шүү. Гайс. Удахгүй өсөлтөлнэ. Тэр болтол бүгдээрээ уртаа шүү. Амжилт. Дараагийн бичлэг уулзлаа.